сайн байцгаана уу? Ариун Заяа байна. Diva Beauty Academy болон Ari Yoga студийн үүсгэн байгуулагч байгаа. Өнөөдөр та бүхэндээ агаарын йог, ари йога бас танилцуулах гэж байна. За анх яагаад йог сонирхолсон бэ гэхээр яг мейкапаараа би их удаа ажилласан л да. Тэгээд ер нь киноны нүүр хувиргалт болон одоо мэрэгжлийн мейкап артист бэлтгэх юм сургалтуудыг явуулдаг. Тэгээд энэ мэрэгжлэрээ их удаан ажиллаад одоо өөрт баг зэрэг юм зовөр өвчнөд болсон. Нуруу суусан, хүзүү хазаасан, хуян хөөрсөн гэх тэрийг маш удаан хугацаар хоригдлуулан явцсан байсан. Тэгээд хамгийн анх удаа йогд явж үзсэн. Тэгээд хамгийн анх йогийг харсан мэдрэмж амар тийм сонин. Манад ийм йогийн санал орж ирсэн байхгүй йогоор хичээлээч гэдэг. Тэгсэн хүн хамгийн түрүүнд ямар сони би шашин шүтдэггүй хүн. Яагаад энд явах хэлээ гэж амар их боддсон байлээ. Тэгээд яг анх йогд суугаад гараад ирсний дараах мэдрэмж шал ондоо болсон. Йог гэдэг бол өөрөө шашин биш. За тэгээд дасгал хөдөлгөөн бас цэрэгчний үзүүлбэр биш. Энэ бол зүгээр эрүүл мэндэд хайртай хүн болгоны сонгох зүйл юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд ерөөсөө 7 хоног хичээлэл миний нэлээд олон жил авч явсан юм зөвөрүүд бол харилцсан. Би байнга массажинд орж явдаг. Одоо яг энэ зөвөрүүдээ шийддэг байсан. Тэгтэл 7 хоногийн хол бүх бие хөнгөрөөд аягүй гоё болчихсон. Тэгээд эндээс хамгийн анх хүн йогийн талаар ямар их буруу ойлголттой байд юм бэ? Энийг яаж олон хүнд хүргэх вэ гэдэг талаас нь ажиллая гэдэг зорилго тавиад хамгийн хайрын йога байгуулж байлаа. Яг энэ харсэлээс дэвш. За хоёр бариад өвдгөө татлаа. За цээж хөндлөө, гараараа татлаа. За тэгээ ари йог маань анх ер нь 9 даавуутай юм жижигхэн газраас үйл ажиллагаагаа эхэлж исэн. Тэгээ энийг хүмүүст хүргэхэд ер нь нэлээдгүй бэрхшээл байсан. Хүмүүсийн яг юм буруу ойлголт, йог бол цэрэгчний үзүүлбэр, йог бол шашин шүтдэг хүний л сонгодог зүйл гэдэг ийм ойлголт байгаадсан. Гэтэл энэ бол эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин залуу хэн болгоны хийх ёстой эрүүл мэндэд хайртай хүн болгоны л хийх ёстой зүйл байгаад идэм байна. Энийг энгийн байдлаар яаж хүргэх вэ гэдэг талаас нь илүү ажиллаж байгаа. Хүн ер нь өөрийнхөө биеийг их дуртай зүйл рүүгээ бас анхаарахлаараа өөрийнхөө биеийг ядарч байгааг одоо анзаардгүй юм байна. Их стресст орж байгаач заримдаа анзаардгүй юм байна. Тэгээд энийг йогтой хослуулад явснараа аль аль нь миний дуртай зүйл болж хувирсан. Аль аль нь йог болон мейкап маань дотоод гоо үзэсгэлэн гадаад гоо үзэсгэлэн ингэж хослуулж хийдэг одоо ийм гоё зүйл байгаа. Тэгэхээр хүн дуртай зүйл хийх юм бол хизэж ажил хийж байгаа санагддаггүй. Би өөрөө спортод их дуртай. Бассейн, фитнес, кроссфит ер нь сонирхож оролдоогүй төрөл гэж бол байхгүй. Ер нь багасаа циркч юм байсан л да. Циркийн сургуулийн хүүхдүүдэд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд ер нь илүү чөлөөт цаг гарах юм бол тэр цагийг дандаа ямар нэгэн өөрт хэрэгтэй үр бүтээлтэй зүйл хийж авах хэрэгтэй гэдэг ийм ойлголтыг багасаа суулгаад өгсөн. Тэгээд хамгийн анх йогт явсны дараа яг миний эхний зорилго бол жижигхэн л байсан. Ер нь зүгээр өөрөө дуртай үедээ хөсөн цагтаа очиж хичээлдэг тийм газартай байвал гоё гэсэн бодлоор. Яагаад гэвэл ямар нэгэн газар бүртгүүлэн миний хувийн ажлаас л дандаа одоо эхний таныг аваад арагшаа нөгөө таслаад босчдаг. Тэгэхээр өөрөө хөсөн цагтаа ийм хичээлдэг тийм газартай болоо гэдэг зорилго тавиад анх йога нээжсэн.
надад хамгийн их ирдэг асуулт би уян хатан биш, би эвсэлгүй биш, би их чинтэй тарган би йог хийж болох уу гэдэг асуултууд. Гэтэл эсвэргээрээ яг энэ бүх асуудлууд их стресстэй байна уу, нойргуудад байна уу, тарган байна уу, ганцаардаад байна уу, их одоо сэтгэл зүйн хувьд хүнд байна уу? Яг энэ бүх асуудалтай хүмүүс маань хамгийн түрүүнд йогыг зорж ирэх хэрэгтэй. Ялангуяа та бүхэн маань өөр дээрээ хамгийн ихээр одоо энэ йогоор өөрчлөлтийг авчрах, өөрийгөө бүтээх хэрэгтэй хүмүүс байна гэдгийг бас ойлгоорой. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, тарган турхаа ялгаагүй бүгд л хийх ёстой зүйл. За яг ангиудын хувьд болохоор манайх голчлон агаарын йога түлхүү одоо хөгжүүлнэ гэдэг зорилго тавиад агаарын йогоор түлхүү бүх ангиудаа авдаг. За түүнээс гадна хаатгаа йог байна, виняса йог байна, хүүхдийн цирк анги байна, уран нугаралт, жонглер, акробат тэнцвэр, цагиргаар наадагч гэх циркийн бүх төрлөөр багтсан байгаа. За өшөө нүүрний йог байна, эмчилгээний йог байна, ахмадын йог байна гэдэг йог маань дотор олон төрөл болж задардаг. Тэр бүх төрлөөр ангиудаа авдаг байгаа. За ялгааны хувьд бол бүгдээр анзаарсан бах тийм ээ, даун дээр хийдэг. За энэ даун маань 300 кг-ийн даацтай. За тэгээд агаар дээр хийснээр хүний биед одоо маш хурдан цэвэрлэгээ гэдэг зүйл маш хурдан явагддаг. Магадгүй газрын йогоор та 3 сар хичээлэх, агаарын йогоор 1 сар хичээлэх үр дүнгээр тэнцдэг. Тийм хэмжээний эрчимтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр ялгааны хувьд бол газрын йог амьсгалын тасгалтаа түлхүү хавсарч ордог. Агаарын йог хийх үеэр бид нэр амьсгалдаа анхаарал тавиагүйсэн ч гэсэн цаанасаа зогцоод ингээд явагддаг гэсэн. Йогийг амьсгалын тасгалтаа хослуулснараа бид нэр дотор бүх эрхтэндээ хүрч нөлөөлөхөөр ийм тасгалуудыг хийж чаддаг. Маш их хүсэлтүүд ирсэн. Тэгээд үүний дагуу бид нар мэргэжлийн багш нарыг бэлтгэх Монголын агаарын йогийн холбоог байгуулад агаарын йогийн багш бэлтгэх сургалтыг Монголд анхудаа хийж эхэлсэн байгаа. За тэгээд эндээс маань 37 багш төгссөн. За тэгээ 37 багш маань 7 аймагт одоо агаарын йог студийг нээгээд Монголын агаарын йогийн холбооны дэргэдэх 12 студитэй болсон байна. Яг минийх шиг биш. Надаас бас маш өөр зүйлийг олж авд юм байна л да. Тэгэхээр тэр олон өөрчлөлтийг, тэр олон талархлыг хараад ирэхлээр хүний бас зориг томроод ирд юм байлээ. Илүү том йогтай болъё. Анх йог нэхэд хүн болгон гайхчихсан л да. За яасан хизээ нисэх чинь, гэгэрх чинь нөө гэл. Ер нь тиймэрхүү байдлаар айгүй ханддаг, мах иддэг хിവэрээ юу гэл гихч шинэ тэ. Гэхдээ яг одоо ажиллаж эхлэх жилийн дараа хүмүүсийн ханддаг хандлага шал ондоо болсон. Энэ бол эрүүлждэг зүйл юм байна. Яасан чиний нөгөө энэ хүзүүний өвчин чинь арилцсан уу? Нууны чинь суулт чинь зүгээр болцсон уу гэд асуудаг асуулт нь шал ондоо олоод ирэх чинь тэ. Тэгэхээр хүн альва зүйлийг хийхдээ одоо тухайн зүйлийнхээ утга агуулгыг маш сайн бодох хэрэгтэй. Тэгээ баг зэргийн зориг хэрэгтэй. Чамайг 1000 хүн няцааж болно. Тэр болгоныг ерөөсөө ойшох хэрэггүй. Хүнээс би энийг чадах болов гэдэг асуултыг хизээч битгий асууж. Би энийг чадах болов гэдэг бодлоор аливаа зүйлийг эхлэх хэрэгтэй юм байна. Энийг би багш нарыг бэлдэж эхлэхдээ хамгийн анх анзаарсан л да. Багш нарыг бэлдээд эхлэхээр багш нар маань өөрсдөө ийм хувьдаа йогийн студитэй болно, аймагтаа йогийн төвөөнэ гэсэн юм зорилго тавьж байгаа. Гэхдээ бүгдээрээ ирээд ингээд над дээр тавьдаг асуулт нэг ижлэхэ. За би йогийн багш болж чадах уу? Хоёрдугаарт би йогийн төв нээж чадах уу? Гуравдугаарт би ашигтай ажиллах уу? Ийм асуултыг надаас өргөж асуудаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө хизээч хүнээс асуух асуулт бол биш. Та өөрөөсөө асуух. Би энийг чадах уу? Би йогийн багш болж чадах уу? Энээр бол йогыг та ашиг сонирхлын үүднээс бас хийх 100% хийх хэрэггүй. Йог гэдэг бол та хүнд өөр өгч байх тусам танд илүү ихийг угасаал өгч байдаг зүйл. Тэгэхээр өгчээж авдаг гэдэг шиг тийм ээ хүн болгон яг л йог ийм гайхалтай зүйлээ гэдэг таны биед, таны сэтгэл зүйд гэд мэдрүүлээд өгсөн бол та угаасаа авах нь тодорхой. Тэгэхээр би йогийн багш болгож байгаа хүн болгондоо цагтаг та ашиг сонирхлын үүднээс битгий йогийг харж агаарэ. Хоёрдугаар хүнд өгнө гэсэн чин сэтгэлээр үнэхээр дүүрсэн байгаа бол та йогийн багшлахад бэлэн болцсон байгаа гэсэн үг.